Од мөндөр цугаас та бүхнийхээ амрыг ирэн мэдчилж байна. Бидний арын шин нэвтрүүлэг хүрэхэд бэлэн боллоо. За энэ дугаарыг хамтран ажиллагчаар Монгол гэрт нүүдэлчин ахуйд мэдэр гэр бүк болон Од мөндрийн алтан гишүүд ивент тэтгэж хамтарч ажиллаж байна. Нэвтрүүлэг NTV Од мөндөр радио 107 83.3 гэсэн хост төлхөнөөр та бүхэндээ хүрч байна. За өнөөдөр коммунистуудад нүд үзүрлэгдсэн дээл гэдэг сэдвээр зандаа мань бидэнд бэлтгэн өргөх гэж байна. За өдрийн мэндэргээ. За өдөр мэнд өрнө. За үндэсний түүхийн музей орох юм бол зөвхөн бүр дээлийг нь хөөж үзэх юм бол тэр музейд монголчуудын өксөж урууцсан тэр зам мөрийг олж харах юм. Баян-Онгор аймгийн Дугуй цахирын хадны оршуулгаас олдсон 10-аас 12 дугаар зуун буюу нэг хятан гэдээ ус байсан шүү дээ. Хятны үеийн эсхийн нэг хэвнэг байгаа. Тэр бол Монгол нутгаас олдсон хамгийн эртний дээлүүд бас нэг нэ. Эндээс ер нь дээл дагсан музейн аялал эхлээд Монгол улсын анхны ерөнхийлөгч төрийн ёслолтой өмсдөг байсан дээлэр шувтаржээ. Дээл бол монголчуудын өксөж уруудсан түүхт нухчааны тоосыг нь хамтдан шингээсэн тийм сайхан түгээмэл идэвхжийн зүйл. Дэлхийн цадгийг монголгүй туурах үндэсгүй шиг Монголын түүхийг дээлээс нь салах аргагүй. Талын нүүдэлчд хүн төрөлхтний соёлд өмд, дөрөө, мөнгөн дэвсгэрт, дипломат паспорт, шуудан холбоо, чөлөөт худалдаа нэмэлсэн гавьяатай. Харин өөрсдийнх нь түүхэнд дээл бол маш чухал ач холбогдолтой. Төв аймгийн Баян Чандман сумын нутаг Ноён уулын буршаас гарсан олдвор бол 2200 жилийн тэртех талын нүүдэлчин хүннүүчүүдийн хувцас хунрын нэг юм. Ноён уулын буршнаас оройн хэсгийг холбон ойсон бүчтэй хул шар даавуу малгай байгаа. Дугуй оройтой 2 чихтэй малгай, бортох хэлбэрийн малгай гэсэн ийм 3 малгай гарсан байдаг. Мөн зөв ташуу өнгөртэй булган нарийн эмжээртэй 2 бүтэн дээл. Мөн 2 хувцсны үлдэгдэл олдсон. Бас 2 шалбар өмд гарсны одоо нэг нь гэхэд яг 2 тустай гуйтай байсан. Гэтэ бид өнөөдөр малгай өмд хоёрыг налгасаа дээлийн тухай ярив. Аливаа улс орны тухай хөршийнх нь үлдээсэн тэр мэдээллийг сайн сурулж болдог. Өөрсдийнх нь гэхээс хөршийнх нь өөрсдөө ч мэдээ сайн л да. Манай өмнөд хөрш олон мянган жилийн түүхэндээ хид хідэн улс байгуулж салж нийлжсэн ус тэ. Гэхдээ умард хөрш буюу нүүдэлчин хуунарын талаар олон сонирхолтой мэдээ занг үлдээсэн байдаг. Хамгийн эртнийх нь бол Будда Шакьямунитэй бүр нэгэн цаг үед амьдарч байсан күнзэд хамаарч байна. Күнз юу гэж бичсэн гэхээр умар зүгийн нүүдэлчд буруу ингэртэй дээл өмсдгөө гэж бичсэн байдаг. Энэ бол хүннүүгээс ч өмнөх үеийн нүүдэлчдийн хувцсны тухай дэлхийн түүхэнд үлдсэн хамгийн анхны мэдээлэл. Хүннүүчүүдийн үг дээдсийн тухай ярьж байна гэсэн үг. 20 дугаар зууны ихэнх үеийн Монголын эрдэмтэн Лувсан Чойдон 100 гаруй жилийн өмнө 1918 онд ийм Монголын зан ойлбор гэдэг нэг зохиол бичсэн ба. Тэрэн дээр ингэж бичсэн ба. Монгол удмын эртний цагт дээл хувцас юм нэмэх хэмээх зүйлийн мор нүцгэн бие ороож явжээ. Нэмээ гэдэг нь нэмнэ гэлж. Өвгдийн хэлэх үг. Их эрт цагт сандал зандан навчаар дээл хийж явбаа гэд энэ ном дээр ингэ сонин бичсэн мэт. Харин нэмнэ болоод гөрөөсийн арсыг дээл болгон өмссөн газар их олон байдаг. Түүнээс эхлэн хүн арсыг аргалан аваад тэ. Тэгээд одоо юу гэдгийг хүн бүхнээс одоо тэр юу гэдэг чинь хувцас хийж явж байгаа учраас Монгол хүн авлах түүнээс эхлэвгээд энэ 100 гаруй жилийн өмнөх нөгөө өгүүлбэрүүдийг уншихаар яг одоо орчин цагийн юутай бидний яриад жоохон зөрдөг болгохыг нөгөө жоохон төвөгтэй дээ тийм ярина. Хожимдоо улам мэдлэлц хэрэлцэн элдв нэмэн цэмийн зүйлийг хэрэглэж ер ялмын торго зэрэг дэлгэрч гарч ирвэ. Тэгж байтал төвд хоргой зүү утас бүс арвин дэлгэрч байтал одоо өмнөд газар нангиадад арилжаа дэлгэрч элдв бүс торго их л гарч ирэх цаг Хятад тан хааны үеэс эхлэн бүс торгын зүйл Монгол аймаг дэлгэрч орвоо гэд энэ Лувсан Чойдонгой одоо энэ нэг юмд бичсэн ба. Гэтэ энэ бүтээл Монгол хувцсны түүхийг үүсэх чухал сурвалж нэг болт. За ховдын мянгад сумын урд улаан үнэ туулын буршнаас хоньны нэхийг дотогш нь харуулад тэгээ игнүүлж хийсэн одоо богино хормоотой шулуун ингэртэй дээл ба. Дээлийн захных нь ухлаац ингэр хормойг болохоор илгээр имцсэн ба. Мөн энэ буршаас доргоны арьсан дээл хүртэл алдсан. Түүнчлэн улаан хүрэндүү өнгийн малын арьсан өмдний урт хэсэг нь гарсан байгаа. Бас 2 арьсан гутал гарсан зүүрлж хэлэх юм бол тийм нэг бойтог шиг. Эдгээр эд үлгийн зүйлс болохоор манай эртний
243-аас 357 онд хамаатай юм байна л да. Баян хонгор аймгийн Баян цагаан сум дугуй цахирын агуугаас эсхий хэвнэг гарсан байдаг. Энэ бол Монгол нутгаас олцсон хамгийн эртний дээл тооцогдно. Эсхий хэвнэгийнх нь хойд хормойн тийм задгай. За яг хэвнэг гэдгийг маа хүүхд багчууд бас мэдэхгүй юм. Хэвнэг гэдэг бол одоо чинь гадуур хувцах одоо тийм нэг одоо орчин үеэр бол цум маягийн л байхгүй да. Гэтэ эн чинь дээлтэй. Гадуур одоо цас бороонд өмсөх тэрийг хэвнэг гэж барсан хэвнэгт баатар гэдэг их гоё зохиол байдаг бол тэр бол одоо нэгэн баатарэр барын одоо тэр хэвнэгтэй байх нь шүү дээ. Тэ. За ингээд энэ нөгөө Баян хонгор аймгийн Баян цагаан сумаас олдсон энэ болохоор эсхий хэвнгийн хойд хормойн болохоор задгай, морь унахад тохиромжтой. Хүзүү шахсан тийм босоо захтай тэр нь салхинаас хамгаална. Зүрсэн ингэр мэдээж авраас хамгаална те. Энэ эсхий хэвнийг хид хідэн сампин зангидсан товчтой. Тэгэхээр сампин зангидсан товчийг язгуурын Монгол бүтээл тоосч болж байгаа юм чээс. Тэгэхээр бид нэг хятадаас авсан биш. Манайх гэж хэлэх боломжтой. Иймэрхүү нүд их гоё байдаг хөөе тий. Их сурвалжаал харна шүү дээ. Одоо нөлдөөсөн тий. Археологи олдрол болж байна. Хэвнгийг болохоор 0.3 см нэмгийн шанц эсхийгээр уралсан ба. Хэвнгийн ханцуу энгэр хормойг болохоор бор хурганы ноосон эсхий хэмжээрээр нэмсэн. Цагаан тэмээний ноосоор томсон зүв буруу ирчтэй зээгийг ирмэг дагуул ингэж ойсон баг. Энд чинь бүр их нарийн байна. Маш тансаг тий. Энд бид нэг зүйлийг орхилгүй ярих ёстой. Эсхий хэвнгийг эмжээр зээгээр чимсэн баг. Хувцс нь халуун хүтнээс хамгаалаас гадна эн чинь хэрэглэгчийн гоо зүүн таашаалыг үлэмж илэрхийлдэг учраас гоёл чимэглэлийн урлаг, уран сайхны зохион бүтээх үүлийн нэгэн төрөл болдог гэсэн. Энэ дээл урлаг нь. За нүүдэлчдийн буруу ингэр буюу зүүн тийш дарсан ингэр нь тэдний ахуй амьдрал байлдааны урлагтай их сашг холбоотой. Хятадын түүхийн 16 улсын үе гэдэг байгаа. Тэр үеийн эхлийг тавьсан Жа улс гэж байгаа. 304 онд Жин улсын өмнөд хүннүүгийн Зүү аймгийн захирагч Лю Юан бослог гаргаад өмнөд хүннүүг нэгтгэхэд өөрийгөө шаниуд өрөмлсөн ба. 308 онд улсынхаа нарыг хань гэж нэрлээд тунхаглаад эзэн хааны сэнтийг заларсан түүхтэй. Ингээ зогсохгүй өөрийгөө бүр модон шаниугийн үр удам гэж зарласан байдаг. Хүннүү нарын хүч чадлыг биширсэн Жа улсын Үүлийн ван байгаахгүй нэг ван Үүлийн ван цэргүүцтэй хүннүүгийн хувцсыг өмсөж морь унаж ном харуулдгийг сурах түнг зарлиг болгож. Урт нарийн ханцуутай бие барьсан дээлтэй морь унсан хүннүүчүүд байлдахтай эвтэй хавтай байсныг энэ жанжны зарлиг баталжаа. Дунддын эрт хэдвэгийн тайлбарт эрт төрд Жо улсын Үүлийн ван хуугийн хувцсыг бахархаж үргэлж өмсдөг аж ахуй гэж үтсэн байдаг. Хүннүүчүүдийн хувцсыг бахархаж өмсдөг гэсэн байх нь шүү дээ. Үргэлж их тохиромжтой байгаад байна тий. Тэгээд бас бахархаад байхгүй. Хүннүү нар хүчрхийж хөрш хань усаас тий одоо торог, дурдам, бүс, нэхмэл, бараа таваар мэдээж ихээр авч ирэх болсон. Ингэснээр хүннүү нар энэ дээл хувцсны мэдээж хэм маяг зохих өөрчлөлт орсон л байж таараа. Энэ бол соёлыг өгдөг бас авдаг тий. Энэ үеийг хятад сурвалж Менсигийн тэмдэглэлд Хятад улсын хувцас малгаанд умард чигээс эхлээд бүгдээрээ хуу хувцас хэрэглэлээ. Нарийнхан ханцуу нь улаан, ногоон өнгөтэй. Богино хувцас урт төрийтэй гутал тодорхой зайгаар игнүүлсэн товруу бүхий уншлагуудтай бүс бүгд хуу хувцас болно. Бибээр хуу хүмүүсийн вангийн ордны газарт очиход яг бороо орж өв сурмал дундуур алхаж хувцас гутал бүгд норлоо. Гэтэл хуу хүний хувцас огтхонч норсонгүй билээ гэдэг хэрэг. Тэгэхээр тий цаг уурын ямар ч нөхцөлд зөгцсөн одоо хүннүү нарын хувцас хөрс зэрэлдэх хятад угсааны улс гүрэнд дэлгэрч эхэлсэн ба. Тинчээс. Тэгэхээр манайх авсан гэс өгсөн их баг ш. Энэ түүхэн сурвалж дээр тэг бичсэн юм ч үгсэн. Хүннүү нарын заламжлагч гэж болох Сямбагийн хувцас чимэглэл хань угсаатан хожмын сүй тан улсын хувцсны соёлч гэсэн бас нөлөөсөн байгаа юм бүр. За ингээд 10-аас 12 дугаар зуунд Монгол нутагт байсан хятад нарын дээл ташуу ингэртэй, дугуй захтай, урт хормоотой байсан тухайн үеийн булш бунхны зургаас тодорхой харагддаг шүү дээ. Одоо энэ чинь манай олимпийн загвар те одоо бөөн хэрүүл маргаан болоод те энэ чинь Монгол дээрстэй гэж хэлсэн чинь би одоо нэг хужаа болж хувирал нэг фэйсбүүк дээр бөөний болоогүй юу.
манайхан нөгөө дээли яг их сурвалжаас нуух сурвалжаас нь судлалын хэсэг нь тодорхойгүй тэгэд нарийнхаа ханцуутай байхгүй штэ ч гэдэг юм уу те. Энэ чинь маш олон өөрчлөгдөж байгаа байхгүй. Тий. Чи өөрчлөгдөөл байгаа. Гэтэл энэ чинь Монгол. Дээл бол Монгол шүү дээ. За хятад нарын хувцсны тухай Ляоши сударт их тодорхой үгс мэдэг. Хятад нарын дээл хувцас ерийн ард овг аймгийн тэргүүн, цэргийн цолтон гэх мэт зэрэг дэврээ ялархаас гадна тайлгын, төрийн, албаны, юрдийн, ан авын, гашуудлын хувцас нь хүртэл ялгаатай. Өмнөд Сүн улсын бүр бичгийн түшмэл Йэлун лигийн Хятад улсын түүх гэд судраа. Тэнд хятад нар өдөн өрөвлөгтэй эсхий малгай өмснөө. Тэд улаан өнгөтэй, буруу ингэртэй биеийн хэлбэр гаргасан бариу дээл өмсдгөө. Ан авын үед эгэл ард өвдөгцөө хормоотой, нарийн ханцуутай хөнгөн хувц өмснөө гэх мэтэр тэмдэглэсэн ба. Сүн улсын хязгаарын тэр Хятад үндэстэнд эн чинь Сүн улс гэхээр манайхан хаана гэдгийг ер нь мэдэхгүй байж магадгүй. Бүр хятадын урагшаага шүү. Бүр одоо Гуанжу манжу гэх тийшээ шүү. Тэр хязгаарын Хятад үндэстэнд хятад хүмүүсийн хувцсны хэмээг нөлөөлдөг болсон байна. Энд чинь нөгөө мод гэхгүй. Аливаа үндэсний хувцас хэрэглэл тухайн үндэснийхаа national identity буюу бусдаас ялгарх онцлогийг агуулдаг шүү дээ. Тиймээс эртээр үеэс аль ч улс гүрний удирдагч нар хар зөнгөөрөө л нөгөө үндэснийхэн уламж товцыг өмсгийг чухалчилж ирсэн байдаг. Сүн улсын Хуайцун хаан гэдэг байгаа. Тэр бүр ингэсэн байгаа шүү дээ. Энэ хятад хүмүүсийн хувцас өмсгөл жишээлбэл эсхий малгай мэтийг дураараа өмсгчдийг хааны зарлиг зөрчснөөр шийдэг маяг гэж ийм зарлиг гаргаж ирсэн. Нэг бус удаа гаргаж ирсэн. Тэгэхээр дийлэхгүй байх гэсэн үг шүү дээ. Зарлиг гаргана гэдэг. Энэ монголчуудын тий энэ нөгөө хувцас бүр хаамаг хятадын урагшаага ингээд нэвтрээд хаана бүр зарлиг гаргаж болооч энэ хятад хувцаал өмс. Бити хятад нарын хувц өмсөд игээд байгаа юм. Тий. Хүүхэд багч уу сонсч ивэл яагаад бид нар Чайнаг хятад гэдэг гэхээр хятан болохоор явтай маа нөгөө урд хавцаа нутгалд үсмэл урагшаага тэгээд нөгөө олон тандар хятад нохоод гэдэг шиг ийм болоод бид нар хятад гэдэг болсон байх магадaltaй мэл ш. Тэрш хятан бол монголчууд. За хүннүүс яам би нар буруу ингэртэй дээл өмсдөг байсан бол хожим 10-аас 12 дугаар зууны үе буюу хятангийн үеэс зөв ингэртэй дээл өмсдөг болж. Их Монгол улсын түүхэнд холбогдох хар татарын хэргийн товч гэд хайдаа шилвэ гэд энэ хятад сурвалжид монголчуудын тухай гадуур хувцс нь зүүнээсээ баруун тийш ингэрэн зөрдөг гэсэн ба. Урд нь ч тэг нөгөө тийш байсан шүү дээ. Одоо бол яг зүүнээсээ баруун тийш. Ноён уулын буршаас гарсан талын нүүдэл чинь хүннүү нарын дээл одоо Санкт Петербургийн Эрмитажд байгаа те. Мөрөөлжин ингэртэй цэвтгэрхүү тэр өмсгөл өөрчлөгдөн хөгцөөргöd 13 дугаар зуунаас л яг төгс хэлбэрээ олсон болтоо. За ингээд монголчууд хүчрэгцсэн. Торгоны замыг иргэшээгээд нөгөө Pax Mongolica тогтоож байна. Pax Mongolica гэдэг бол Монголын их амар амгалан гэдэг утгатай түүхийн нэр томьёо. Roman Pax гэж байдаг. Pax Roma гэд Ромын их эзэнт улсын үеийн тэр амар амгалан гэлж байна. Тэр шиг яг 100 жил Pax Mongolica дэлхийд даяар байсан. Амар амгалан. Тэр цагаас дээл маань хувцас сурлалын шин төвшөнд хүрсэн. Торгоны дээдийг идэлх болсон үеэс ордны оёдлчин бий болж хаад язгууртнуудын хувцсыг ураа ургуулж гараа гарган хийдэг болсон. За Чингисийн хүмүүсийн төвдөрөөр байгаа. Тий. Түүгээр үл барам дээл хувцаар бүр зэрэг дэвээ илэрхийлдэг болсон. 1246 онд гүйгийг их хаанаар залж байгаа тэр ёслолыг тий чинь маахар ирсэн нөгөө Плано Карпини гэх мэт одоо тий хүмүүс үзсэн шүү дээ. Тэгээ бүр яг гоё бүр өдөр дүрсэлж бичсэн байдаг. Тэр ном дээр маш гайхалтай бичсэн байдаг. Хуралдаад ирсэн ихэс ноёд хаан сонгох яг тэр өдрийн өмнөх 3 хоногийн турш бүгд 3 янзын хувцас өмссөн бүгдээрээ. Эхний өдөр нь бүгд хэдэн мянган ноёд түшмэл язгууртнууд байгаа шүү дээ. Асиан болж илаа шүү дээ Монголд. Яг энэ чинь. Эхний өдөр нь бүгд цагаан магнит торохтой. Бүгдээр. Хоёр дахь өдөр нь бүгдээр улаан магнит торохтой. Гурав дахь өдөр нь бүгд номин хөх торго хоргой хувц өмссөн гэж бичсэн байдаг шүү дээ. Эрэгтэй эмэгтэй нэг янзаараа 9 дээл өмснө. Тэд дээлээ Бухарын ноосонд аав. Ал улаан бүс буюу Багдад торго хоргоогоор хийнэ.
Үүнд дээл нь дээрээсээ аваад хормоогоо хүртэл задгай, цээжин хавьтай давхар байх бөгөөд зүүн талдаа ганц, баруун талдаа 3 товчтой. Зүүн ташаанд ханцуугаа хүртэл оноотой болоо. Үстэй охтор дээлээ иймэрхүү янзтай хийх ба гадуур өмсгөр бол үсийг гадагш нь харуулах ба арт талан задгай бас тахимаа хүртэл унтсан хормоотой гэж үтсэн ба. 1253 онд хар хоринд мөнх хаанд бараалгасан Вильгельм де Рубрук тэд хувцас хунраа хятад болон дорн зүгийн усудаас авсан алтан саа бүхий бүст аав. Торгоор зуны хувцас, түүнчлэн Орос зэрэг өөрт нь алав төлдөг усаас ангийн ус авч өвлийн хувцас үлднэ гэж үтсэн бэл. Аргагүй л нэг дэлхийн их гүрний эзэд гисэн шиг тансаг ганган хувцалдаг гэсэн баг. Үнэхээр тансаг юм билээ. За ингээс Сүхбаатар, Онгон, Таван толгойн 13-аас 14-р зууны хүн чулуун хөшөөнөөс бид тэр үеийн дээлийн загвар хэсгийг бас их тодорхой харж байна. Одоо яг энийг манайхан сайн анзаараарай. Хинтийн Дэлгэр хаан сумын бухын хушуунаас олдсон 3 төрлийн дээлийг дундад эртний язгууртны дээл гэж үздэг. Ташуу захтай, урт нарийн ханцуутай, бэлхүүсээрээ нягт нэгэн жигт хунаастай. Тэгээд дэрвэр хормоотой. Дээлийн өргөн бариу бэлхүүс нь олон цагаар нөгөө морин дээр явхад бөөр зэрэг 5 цулыг хамгаалах тэр зорилттой. Одоогийн хүндийн өргөгч нөгөө бүс зүүдэг яг тийм л үүтэй. Хамгаах зорилттой тий. Яг адилхан үүрэг гүйцэтгэв. Дээл нь нэмгэн торгон гадартай. Дээлийн ингэр мөр дал нурууг нөмрөө үргэлсэн ивэр угалц хээтэй. Ингээд яг ингээд мөр ингээд давсан. Хачин гой бүр. Энэ хээг хоргоо торгоор хайшлан захаар нь алтан утсаар зээг даруул ойсон байдаг. Алтан утастай торгоор эвэр угалзан хээг нэгэн жигд тэр хэмжээтэй олныг эсгэн бэлтгээд дээлийн ингэр тэгээд сум ханцууны үзүүр буглах хормой дагуулan эмтсэн байдаг. Дотоод ингэр нь зүүн гар талдаа ингээд лав дарсан. Баруун талдаа 3 торгон бүчтэй байгаа. Тэгэхээр найруулагчаас үсгэтэй Хинти Дэлгэр хаан бухын хушуунаас олдсон дээлэхээр яг зураг гарч ирнэ. Гарч ирж байна аашгүй. Ямар гоё хээ явуулцаа. Зүүн талдаа хормоос нь бүслэхий хүртэл оноотой. Энэ дурсгалыг 2013 онд Монгол Улсын засгийн газрын 227 дугаар тогтоолоор хосгүй үнэт дурсгал зүйлээр баталж гэрчлэлчлэгээ болгосон. Хамгийн гайхамшигтай нь ерөнхийлөгч асан элбэгдэрж 2016 онд Улаанбаатар зохиогдсон Асеми наадам дээр энэ загвараар оюусан дээлээ дэлхийн олон орны удирдагчид гайхуулан өмссөн байхгүй. Хэрвээ та бүхэн сандаг бол улаан ингээ гоё дээлтэй. Тэгээд элбэгдэрж ирэхэлж олон улсын тэргүүнд яг голдон суудсан вахт бүгд ингээд зөвхөн элбэгдэрж рүү харц, бүгд дээл рүү нарцсан. Тэгээд цаа чин дээлийнхэн энэ олдврыг ингээ ярьж байгаа яг мөч байдаг. Яг энэ дээр те Германы канцлер яг хажуудлан суудсан зүүн талд нь. Баруун талд нь болохоор нөгөө Францын ерөнхий сайд суудсан. Ингээд бүр Франц ерөнхий сайд яг хурж үзэж байгаа. Тэр зураг хүртэл байдаг шүү дээ. Энэ л гайхалтай зүйл байхгүй. Бидний өвөг дээдсийн өмсч хэрэгжилжсэн зүйл ийм ганган байх нь үнэхээр таатай бөгөөд бахархалтай. За ингээ хятадчууд 928 онд Дай Ля улсыг байгуулад хувцсны дүрм зохиосон байна. Мөн хаан ч гэсэн 1252 онд мөн Хувлай хаан 1275 онд хууль гаргаж хувцсны хэм маягийг бас тогтоож ирсэн. Хувлай хааны үеэс тэгэхээр Монголын язгуурт ноёдын хувцсны загварыг гол болгон зүсмийн хувцс гэдгийг бий болгосон байна л да. Зүсмийн хувцсны тухай Юан улсын сударт дээл малгай өнгө болоод үйлдэх торго даавг гэсэн тодорхой заасан ба. Тэр нь чинь дүрмжилж байна гэж чинь ийм одоо язгууртан хүн ингүүн одоо шүүгч хүн ингэн гэдэг ч юм уу те. Ингээ бүгдийг тодорхой болгож байгаа байхгүй. Албачлж байна. 1336 онд хааны өмсөх дээлийн бэлэгдэл хээ чимэг өөрчлөгдөд ингэж зуны 4 сарын улаагчин гахаа өдөр Чилэн, Галбанга, Гард, Цагаан туулай, Бэлгэт далдуу, Хос эвэрц 5 хумст луу, 8 луу, 9 луу, Төмөн үлзий, Буян төлзий, Үсэх дулаан, Шар зэргийн дээлийг бусад сайд түшмэц даган өмсөхийг цааслав гэж. Тэгэхээр эн чинь хідэн янзын дээл ярьж байна. Чилэн дээл, Галбанга, Гард, Цагаан туулай, Бэлгэт далдуугаас хідэн янзын луу тэ бүр зэрэг янз бүрийн дээл нь хүртэл дотор түмэн янз байгаа зү. Тэгэхээр сайд түшмэд болгон тус тустай ингээд зэрэг дэврээд тэр дээл өмснө. Гайхалтай нэр. Ингээд зарлиг гаргаад эзэнт гүрний он дотор хатуу мөрдөгж ирсэн тодорхой. Тэр цагт монголчууд чинь дэлгэсэн тэрлэгийн чинээ
улс биш. Дэлхийн талтай дүүх тийм том улсад энэ хуулиа тулгаж ийлээ гэсэн үг шүү дээ. За ингээд чадаж явгаа бусдын даган дуурайдаг хүний аршингаар дээлийн хэлбэр загвар хийцмэг монголчуудын байгуулсан гүрнийх нь хил хязгаарын дотор хэдэн үеийн турш дэлгэрсэн байна. Өнөөдөр ч гэсэн хүн төрөлхтөн алдар цуутай тамирчин, жүжигчин, дуучдын хувьсалтанд анхаарал хандуулж даган дуурайдаг шүд. Тэрнтэй адилхан монголчуудыг даган дуурайжсан гэсэн үг. Одоогийн монгол залуус үлгэр дуурайл болгодог өмнөд Солонгос нэгэн цагт тэгэхээр монгол дээлийг хуулбарлан хэрэглэж байсан үе байд. Юнгсан University гэдэг Юнгсан их сургуулийн судлаач Петр Юн ингээд нэгэн бүтээлдээ Корея улс гэдэг нь 935-аас 1393 оны хооронд тэгж нэрлэдэгс Корея гэдэг Солонгосыг хэлж байгаа шүү дээ. Корея улсын ван Чоннол 1278 онд юан гүрний загвар бүхий дээл малгай хэрэглэх зарлиг гаргасан байна. Улсын ван гэдэг нь одоо улсын хамгийн том нь гэсэн үг. Ингээд 1370 оны хүртэл буюу бараг 100 жил мөрдөгцсөн гэж бичсэн байл. Энэ их сургуулийн судлаач нар. 1259 онд Корея Монголын юан гүрэнтэй инхийн гэрээ байгуулад Монголоос бэр буулгадаг болсноороо хүргэн ус гэдэг хоч зүүсэн. Монголчууд Солонгосыг хүргэн ус гэж хочилдог байхгүй. Монголоос бэр буулгадаг болохоор. Тэгэхээр Монгол хэм маяг Кореягийн амьдралд гүн мөрөөлдөсөн гэсэн үг. Үүнд мэдээж үндэснийхээ ёс, соёл уламжлалыг түгээн дэлгэрүүлэгч Монгол бүсгүйчүүд гарамгай гавь байгуулсан байх нь шүү дээ. Түүнчлэн Кореягийн удам заламжлах хан хөвгүүд нь өөртөө бас нөгөө юан гүрэнд их гоё юм байсан шүү дээ. Бүр хувлааны үеэс ч байсан. Хөвгүүдийн сургууль гэж байсан. Хан хөвгүүдийн сургууль гэдэг. Маач нь одоо хамгийн анхны сургууль байгуулсан 1900 хэд он ч гэнэ тэгж ярьдаг одоо болимоор байгаа. Ичмэр бид нар урд нь сургуульгүй байсан юм шиг. Бид чинь дээр байсаа сургуультай байсан. Тэрний бүр түүхэн баримт нь байд. Тэгэхэд одоо Кореягийн удам заламжлах хаан хөвгүүд буюу хунтааж нар чинь юан гүрний нийслэл хан балигт төрийн ёсонд суралцдаг байсан байхгүй юу. Тэгчээд төр зэсгээ удирдахаар явна штэ. Цаашаа том болоод. Тэгэхээр энд ч ихсэн үлэмж нөлөө үзүүлсэн маань тэр дээл хувцсан. Түүхэнд нэг сонирхолтой баримт тэмдэглүүлсэн байдаг штэ. Чосон улс одоо нөө Кореягийн дараах 1392-оос 1897 он хүртэл саяхны хүртэл. Тэр бас 1454 онд нэгэн зүйлийг шийдэх хэрэгтэй болсон. Юан гүрэн байхгүй болсон. Нөө Мин гүрэнчин гараад ирсэн хятад те. Тэгсэн чинь нөгөө Чосон улс чинь шүүхээр ийм зарга алийг нь хэрэглэх вэ гэдэг нэг зүйл болсон юм. Мин хувцсны загварыг юм уу, юан хувцсны загварыг алийг сонгохоо шийдсэн ба. Тэгэхэд тэр шүүхтэр дийлэнх олонх нь Монгол загварыг илүүд үзсэн ба шүү дээ. Энэ мэд олон жишээг судлаач эрдэмтэд өөрийн бүтээл номдод дурдсан байдаг. Монголчууд дэлхийн улс орнуудыг байлдан дагуулаад зогсохгүй тэгэхээр олон үндэстэн ясныг загвараар дагуулагч байсан тийм гангамсаг намтартай байсан гэсэн үг. Фэшн диктатор байсан гэсэн үг. За хоёулаа хамтран ажиллаж танилцуул үргэлжлүүлээ те. За тэгээ. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Монгол гэрт нүүдэлчин ахыг мэдэр гэр бүк ивент гэж хамтарч ажиллаж байна. Тэгэхээр эднийх бол нөгөө Монгол гэрээр төрөлдсөн захиалгын анхны платформ юм. Тэгээ одоос уран дулаан цаг ирж байна. Манайхан ч бас өвлийн уйлалд гадагшаа яваад бас те зуны уйлалд бол Монгол орон даяараа ингэж аялах их сонирхолтой байдаг. Үзэсгэлэнт байгалуудаараа тэгээ Монгол аж ахуйг үзэх. За одоо нөгөө resort центр захиалж явахаар бас нөгөө хүүхдүүдтэй Монгол ахуйг таниулж бас тэр дашранд бас тэгмээр байдаг. Тэгэхээр эднийх бол яг энэ үйлчлэгийг үзүүлж байгаа буюу 21 аймагаас одоо дуртай сумаа сонгоод малчин айлын гэрт очих ийм боломжийг олгож байгаа юм байлээ. Тийм бол өстой супер. Одоо чинь хэдүүлээ за ингээд сайхан найзуудаараа эсвэл гэр бүлээрээ хүүхдээ аваад тэ сайхан өглөө болгон сайхан шинсүү тэгэл тарг уугаал те борцог дүрж идэл тэгэл нөгөө бүхэнд хариулт нь явуулаад те тийш та адуу малын харуулаад морь зал ингээд унулмаар ш. Гэтэл бидэнд чинь нөгөө таньдаг мэддэг хамаасан садан байхгүй бол хэцүү штэ. Тэгэхээр та гэр бүк рүү ороод зүгээр ингээ сайхан орж идэл тэнд нөгөө малчин айлууд чинь өөртөө тэрийг ингээд оруулсан байгаа байхгүй. За хэрэг манад ирэх юм бол өдрийн тэдэнд төгрөгөө нэг хүнтэй эсвэл тэдэн ор байна. Маа тийм илүү гэр байна. Эсвэл энэ гэрч амьдарч болно гэж зургийг оруулсан. Тэнгүүтээ энэ төгрөгөнд чинь юу өгөх юм гэхээр өдөр болгон морь онол энийг цаг онуулъя. Тэгээд ингээд тэдэн литр сайхан сүү тарг өгье гэд ингээд уралддаг байхгүй. Тэгэхээр манайхан
нэгдүгürt хэрэглэгч болохоосаа гадна таньдаг мэддэг малчин айлын үйл бас хэрэг яг ийш оруулаарай. Яг тэгвэл одоо жуулчин гэж нэг сайхан доллартай хүмүүс ирэх гэдэг шүү дээ. Цүнх дүүрэн доллартай хүмүүс. Тэрнээс чинь танаа хамаасан садан чинь сайхан тэр долларыг авах хэрэгтэй байхгүй. Ер нь хин доллар олж ирж чинь тэр хамгийн их оронч хүн болчиход байна шүү одоо. За. Одоо бидний хамгийн өрмөц гоё байдал чинь нөгөө хөдөө авахд байгаад байна тий. Тэн дээр чинь гоё яг соёлын юм солилцоо явагдаж байгаа. Хөдөө байхад бас хотоос задаа ялангуяа гадаадаас хүн ирнэ гэдэг чинь бүрөөстэй нүд өрөө дээр гарам юм сонирхолтой үйл явдал байдаг. За тэгэхээр гэр бүк гэх те энэ аппликейшнийг татаад та бүхэн юу арай. Тийм гэр бүк гэдэг латинаар бичнэ. За холбогдох усны дугаар нь 72 тэгтэг 88 22 гэсэн дугаараар та бүхэн холбогдоорой. Тэгээд сайтаар нь ороод бас илүү гоё дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. За нэмэх нь бас нөгөө resort амралтын газар гэр кемпүүд гэ те. Та Монгол орон даяараа аялах гэж л байгаа бол одоо эднийх рүү ороод харчихт ер нь тун их аятайхан юм билээ. За. За би одоо Зандагийнхаа ярьж байгаа юмыг Чингис хааны музейг үзсэн учраас ерөнхийдөө ойлгож байна. Тэрнээсгүй бол бас нэг хэтрүүлж яриад байгаа юм шиг тий. Бид нар чинь одоо Монголын түүх агуу ийм байсан, дэлхийн талыг эзэлжсэн гэж хичнээн ярьдаг ч гэсэн яг нүдэрээ харж тэгж мэдрэх мөчүүл бол яг жинкнээсээ ойлгох нь гэдэг шиг тийм мэдрэмжийг бахарх мэдрэмжийг өгд юм бэл. Чи тэгэхээр нэг дараагийн одоо юу гарцаад нэг Чингисийн музей яг урдталт байгаа нэг үндэсний түүхийн музейээр ирэх юм бол тэр дээлийн бүр ингээ сайхан юу байхгүй юм байх ш. За. За хаа нэвжил. Зүрчдийн алтан улсын залгамжлагч одоо манжнаар гарч ирэх цаг болсон бохоо. За ингээд 17 дугаар зуунаас хятадыг захиран суусна. Тэдний нөлөө хятадын хувцсанд мэдээж тусах учиртай ч байж бас. Харин манжнарын хувцсны загвар хийц Монголын нутгаас олдсон тэр Кеданы үеийн дээлтэй адил босоо зах тийм товч шилбэтэй. Үүнийг үндэсний түүхийн музей үзмээс билэгэн харж байна. Тэгэхээр босоо зах энэ манжнарх биш шүү, энэ манай тэ өгдөөц Кеданы үеих шүү. За. Харин монголчууд манжийн иргэшээлд орсны хойно 1644 он мөн 1759 онуудад зарилгаар тогтоосон гадаад Монголын төрийг засах явдлын яамын хуулийн бичгийн дагуу төрийг албан хаагч язгууртнуудын ямбны өмсгөлийг хуульчлан заасан. Гэхдээ манж чин улс ёслолын хувцсанд болохоор Юан Мин улсын зэрэг дивийн хувцас одоо уламжлсан зүйл мэдээж байгаа. Айл айлнаас авсан. 1368 онд Монгол ноёд язгууртнуудаас төрөө салгасан Жо Юан Жам болохоор Мин улсыг байгуулахдаа хань үндэсний хувцсан суусан Монгол нөлөөг устгахыг маш их зорьсон. Гэвч зорилгот хүрч чадаагүй. Тиймээс Юан улсын зарим зүйл хэвээр үлдсэн Чин улсад өвлөгдөөд зөрчид манж заншлаар баяцсан гэж хэлж болох юм. Түүнээс гадна Хятадын нөгөө хар татарын хэргийн товчгийг сурулж байгаа шүү дээ. Монголчуудын хувцсны талаар тэдний гадуур хувцс зүүнээсээ баруун тийш ингэрэн зөрдөг бөгөөд ингэрэн дөрвөлжин гэж бичсэн байдаг. Тэгэхээр maaхан чин тэр дээлийн дөрвөлжин ингэр манжаас улбаатай гэж хүмүүс бичээд байвал худлаа шүү. Энд чин няцаасан баримт нь яг энд байгаа шүү. Хар татарын хэргийн товч дээр чин бичсэн байгаа. Ингэрэн дөрвөлжин гэдэг. Тэгэхээр чин бид нар өөрчлөгдөөл явсан. Тэр өөрчлөлтүүдийг бид нар өөрчлөл хийгээдсэн шүү. Тэгэхээр яг хүннүүгийн ташуу ингэр чинь л зөвхөн монголын гэж бодож болохгүй. Тэр нь ч монголын, дөрвөлжиж монголын, босоо заханч монголын, захгүй байсан ч монголын, бүгд монголын. Яг ингэж ойлгох хэрэгтэй. Энэ ч биднийх байхгүй. Ингээд бити өөрсдийнх юм харин хүмүүст тавьчих гээд байгаа тий. Би одоо нөгөө Вьетнамууд ч бас дээлтэй тий. Таиланд за тэгээд Хятад ч ингээд нөгөө цагаан сарынхаа баяраар бүгдээрээ нөгөө дээлээ өмсцөн. Тэгээд энэ манай Монгол дээлний энд Итали нь энд нь тэнд нь гэж хараад ер нь их гайхсчихсан байхгүй тухайн мөчтөө. Тэгээд үнэхээр л бас манайхаас тэгвэл одоо санаа авч тэг би биндээ нөлөөлөл явж байгаа шүү дээ. Энд би биндээ л нөлөөлөө яваад ер нь бол. За ингээд манж чингийн хаанаас ахуулаад доод түвшмэл хүртэл өмсдөг цам малгай гэдэг ба. Тэр бол Юан улсын үеэс уламжлагдсан юм шүү бас. Отго жинсэнс тэр цагийн Монгол хаад ноёдын өргөн дэлгэр хэрэлдэг байсан зүйлээ. Яаж нэг батлаад байна гэхээр Тайваны эзэнт гүрний музейд хадгалагдж байгаа Өлзий төмөр хаан. Мөн Заяат хаадын хөргийн малгай чулуун оройтой өдөн чимэгтэйг бэлхнээ харж болох юм. Тэгэхээр эн чинь биднийх байхгүй бас. Тэгэхээр хөрөм ууж хоёр ч гэсэн эртний нүүдэлж аймгийн хувцас суралцтай. За ингээд манж чингийн үед Монгол дэлгэрсэн хувцсны загвар Хятад дэлгэрснээс арай өрмөц. Манж Монгол хувцс ч өөрөө угаасаа төстэй.
Нөгөө талаар Юан гүрний үед монголчууд хувцсны хуулиар уугуул монгол загварыг халдгалан үлдээд хятад хувцсанд уусгаагүй. Нийлэнхүүдээ манж болоогүй. Тиймээс ч Солонгосын эрдэмтэн Им Юм Ми 1992 онд хэвлүүлсэн Монгол хувцсны түүх гэдэг номондоо Хүннү, Жужаан, Түрэг, Уйгур, Хятан болон Солонгос хувцсны холбогдлыг тэр номондоо гаргаад манж монгол хувцсыг тусгай зүйл гэж үзсэн ба. Монголд ноёд түвшинтийн хувцас харин манж дагуулсан. Ноёд түвшинтийн хувцас. Тэрмэш энгийн ард иргэд бидний хувцас монголоор л байсан. Тэгвэл манж загварыг Монгол байдал тааруулсан гэвэл их зүг бас. 1689 оны Инх хамгаалан хааны зарилгаар түүний зөвлөх Франсуа Жирбен нэрчүүгэн гэрээнд оролцох замдаа монголоор зорьсон байгаа байхгүй. Тэгсэн түүнтэй уулзсан халахын тайж нар манж ёслолын хувцастай байсан гэж бичсэн байт. За ингээд 1691 онд Дол нуурын чуулган дээр Манжийн хаан халахын олон ноёдыг Чин улсын хэрэгэм зэрэг шагнаж байгаа шүү дээ. Ингээд ар Монгол манжд одоо орж байгаа гэсэн үг. Тэгсэн Чин улсын хэрэгэм зэрэг шагнасан манж хувцас Монгол дэлгэрэх үүд болчих. Үүний дараа халахад олон хушуу байгуулагдаад тэгээ ноёд түвшмэд олширсан. Энэ нөгөө зүйлийг бадраахад улам хүчтэй мөгчихсөн гэсэн үг. За энэчлэн 1750 онд Ойрд Монгол манжийн харьяанд ороход бас ноёд нь манжийн зэрэг хэрэгэм бүртээд Чин улсын албаны хувцастан болж. Манж албаны хувцас Монгол ноёдын гоо зүүн таашаалд нийцсэн байгаа. Тэд нар одоо хэрэгэм зэрэг ахиулах хүсэлтэй болсон. Тэ? Нөгөө зэрэг нэмэхийн өмнө гэдэг зэрэг нэмэх гэдэг шүү дээ. Үүн дээр нь манжийн төрийн бодлого нэмэгдээд манж зэрэг дэвийн хувцас их хялбархан Монгол улсад дэлгэрсэн ба. За ингээд зарилгаар тогтоосон гадаад Монголын төрийг засах явдлын яамны хуулийн бичиг гэдэг байгаа. Тэнд монголчууд үндснийхээ хувцсанд шинжилэл хийхэд маш том түлхэж болсон юм байна. Гэхдээ цоошин гэдэг зүйл сайтар мартагдсан хуучин юм гэдэг нэг үг байдаг шиг Монголын тал нутагт урд өмнө байсан загвар шин цагийн хэлбэр шингээгээл эргээд ирсэн гэд болох юм. Монголын уламжлалт суртлаа орхиод манж хятадыг дуурайхыг олноороо төдийлөн таалаагүй байдаг. Энэ дээр их сонирхолтой юм байдаг шүү дээ. Богд нар ч гэсэн лүндэндээ энэ тухай айлддаг байсан ба. Жишээ нь 8 дугаар богд гигантны зарлиг лүндэн байгаа байхгүй. Тэрийг уншчих. Их ёчтой. 5 дугаар богд мөн миний олон манж ноёд иргэдийн хүрээ үүмж уйвс жигтэйхнэ хэмээсэн гэдэг. Харин би гинэт манж хувц өмсөх дур хүрсэн юуны шалтгаан болов? Богдын эцэд болов өөр явдал бөгөөтл гайхаад олддгүй билээ гэж хэлж байхгүй юу? Энэ 1892 онд айлдж байгаа 8 дугаар богд манай хаан. Энд Монголын хаан. Энэ бол ноёд түвшмэд нь манж мэд хувцаснаас үүдээд надад ч бас нэг манж маягаар хувцлах хүсэл төрлөө гэдгээ хэлж тэднийг хатгах байгаа байхгүй. Та нар ч манж юм уу монгол юм уу гэж байгаа байхгүй. Та нар нэг л сайхан манж хувцас өмсгий би ч гэсэн нэг манж хувцас өмсмөр санагчлаа гэж хэлнэ гэдэг чи богд гигэнт гэж хэлнэ гэдэг чинь бүгдээр нэр юу болоод байна. Үндэсний тэ үзлээ сэргийж байгаа байхгүй энэ ч богд хаан ийм агуу юм байхгүй. Зөвөн бааз. Тэр чинь бурханчлан шүтгдэг хүн тэгээд хэлчихэр чинь. Сайхан өгөөдөл байхгүй. Манж хувцаараа бахархан өмсдөг байсан бол тэ ичгэн биш үү? Ичж эхэлж байна. Ингээд Монгол тусгаар тогтнолоо зарласан 1911 оноос зарилгаар тогтоосон Монгол улсын хууль зүйн бичиг Ван гүнгүүдийн жинс, дээл, дэвсгэр, лам нарын хуулиар манж чингийн хувцсны хуулийг өөрчлөн журмалжаа. Ингээд манжийн үед ноёд түвшмдийн албан ёслолын хувцас манж маягтай байсан ч гэсэн гэтээ хүн ард нь эртний уламжлалт хувцсны хэв маягаа хадгалсаар ирсэн. За ингээд Монголыг монгол хүнийг дээлгүүр төсөөлөх боломжгүй. Монголд айлчилсан гадаадын өндөр дээд хэмжээний зочдод иж бүр монгол хувцас дээл бэлгэлдэг төрийн уламжлал бий. Энэ санаачлагыг 1936 онд Москва ороод зөвлөлтийн удирдлагуудтай Кремльд уулзсан Бурайд Монголын төлөөлөлтөд гаргасан бололтой байдаг. Учир нь энэ үйл явдлыг баримжуулсан дүрс бичлэг байгаа учраас ингэж хэлэхдэггүй. Энэ бичлэгт Бурайдууд Сталин, Воршилов, Молотов, Калин нарт дээл өмсгöd номсон бэлгэлж байгаа. Харин дээл нь бидний өнөөгийн мэддэг Бурайд дээл биш харин халах загвартай байгаа нь маш сонирхол татдаг. Уул нь Бурайдууд очиж байна.
Харин Монгол улсын ард түмнээс хамгийн түрүүнд дээл хувцас бэлгэнд авсан эрхэм бол 1944 онд Улаанбаатарт айлчилсан Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч Хенри Уэлс юм. Сонирхолтой. Энэ нөгөө юу болоод байна гэхээр Сталин, Рузвельт, Черчилль гурав уулзаад одоо энэ удахгүй дэлхийн 2 дугаар дайны дуусганы ойлгомжтой юм чинь дэлхийг ингээд тухайгаал нөгөө 8-аагаа ярьжсэн байхгүй. Тэр дунд Сталины нэг гавьяа энэ ар Монголыг тий тусгаар тогтнолын хүлээмж хөрөх гэдэг зүйл залтыг нөгөө хоёртой тулгцсан. Тэгэхээр нь тэгвэл очиж үзьегээд яг үнэхээр тусгаар улс байж чадах юм уу? Хятадын линк мууч юм биш үгээд нөгөөдөл чи ямар ч мэдлэггүй ингээд ирсэн чинь дид ерөнхийлөгч нэрсэн байхгүй Америк нэгдсэн улс. Тэгсэн чинь maaхан ч маш ингээд хүндэлтэй хүлээж аваа шүү дээ. Энэ ч боломжгүй. Тэгээ ирсэн чинь хүү юу вэ? Энэ чинь юу хятад хэл мэддэг ч юм алга. Энэ чинь бүр гарцаа авахгүй тусгаар улс шүү дээ. Ингээд эн чинь бас нөлөөсөн ийм сайхан зүйл байхгүй. Одоо хүртэл бид нэг бас тусгаар улс гэж юм ер нь зарим тий хүмүүс мэддэггүй шүү. Тэгэхээр 44 онд Улаанбаатарт айлчилсан энэ Америк нэгдсэн дэд ерөнхийлөгч Хенри Уэст ингээд иж бүрэн сайхан дээл бэлгэлж илаа шүү дээ. Монгол хувцас. Үүнээс хойш энэ бэлэг уламжлагдан өнөөг хүрсэн байна. Тэгэхээр гадны зочдод бэлгэлсэн дээлийн тоогоор хэн тэргүүлэх вэ гэвэл Монголын төрийг тасралтгүй 44 жил удирдсан Юмжаагийн Цэдэн болгоол түүнтэй энэ зэрэг зөвхөн цаашдаач төрөхгүй. Маш олон дээл бэлгэлсэн. Тэгсэн мөрчлөө Монгол дээл хувцастай гадаадын дээд хэмжээний зочдтой ахуулсан Юмжаагийн Цэдэн болгоны зураг илбэгч гэсэн өөрийнх нь харин дээлтэй зураг ганц хоёрхан л байд. Өөрөө нэг жоохон европчл та. Бол сайхан дээлийн өмсдөг юм л тий. 1689 онд нэрчүүгэн гэрээ байгуулж дуусахад Монголын олон хэлмэрчийг манж хувцаар бас шагнасан ба. Ер нь ингээд хувцсыг төрийн бэлэг болгон шагнахын цаана энэ зүйлийг дэлгэрүүлэх санаа агуулсан байдаг. Энэ тал дээр бид бусдаас харин илүү гарсан үхээс дутуухгүй дутуулаагүй л дээ. Хамгийн сайхан. За ингээд зөвлөлтийн дарангуйл эхэлнэ. Өнөөдрийн гарчиг. Монгол зөвлөлтийн бүрэн иргэшээлд ор коммунист үзэл сурталаар бөмбөгдүүлж эхлэхэд үндэсний гих тодголтой бүх зүйлийг ад үзсэн. Тэр дотор дээлигч ад шоудж. Яг л Монгол хүнийг Монгол биш болгох гоохгүй юу? Бичгийг аваач. Сайхан Монгол бичгийг аваач. Дээлийн өмсгийг болиулчих тий. Өөр юу нь юу вэ тий? Солилцуулах нэрийн дор тий. Түүхийг нь мартуулчих. Хамгийн бахархтай Чингис хааныг нь бүр үзэн ядуулчих. Алуурч ингээд ойлгуулчих гэдэг ч юм. Ингээд хамгийн сайхан бүхнийг мух болгож хүргэсэн. Яг л ингэчих юм бол нөгөө үндэс нь дороотчдаг байхгүй. Үнэхээр бүр бид нар ч дороотуулах гэж маш их үзсэн. Ингээд дээлэгч ад шоо үзгэсэн. 1960 оны социализмын материал техникийн бааз байгуулах гэж шинэ үндсэн хууль батлагдсанаас хойш дээл айжимтай бүр зөвхөн малчад хөгшөд өмсдөг л хувцсуулж хуурсан. Намайг багт тийм л байсан шүү дээ. Үүнээс хойш Монголын гэрэл дээрээдүг зөнгөсөн харин сэхэтэн ажилчин малчин гурван дүрийг илэрхийлсэн плакатаас бид юу харах вэ гэхээр дээлтэйг нь малчин гэж шууд онж таньдаг болж хүмүүцсэн. Дээл өмсөн бол ойн малчин байна гэж бид нэр тэгж хүмүүцсэн. Гонж өмссөн хүн байвал сэхэтэн гэж боддог. Тэгээд эсвэл ингээд мөрөвчтэй юм өмссөн үйл ажилчин ч юм уу тий. Ингээл нэг ийм л зургуудаар бид нар хүмүүжлээ шүү дээ. Гэхдээ үндэсний үзэл Бямберийн Чухай нарын тун цөөн тооны сэхэтэн зориуд дээл өмсч социализмын үзэл сурталыг чимээгүйх эсрэгсдэг байсан. Энэ зүгээр нэг 93 дээл өмсөд яваадсан тийм учиртай шүү. Энэ чинь гайхалтай агуу хүн баггүй. Бүр кинонууд дээр бүр ингээд ёчтой эсвэдэх байдаг шүү дээ. Говийн зэрэглээ киноны зохиолч Балжин юм найруулагч дорч баламнаар уран бүтээлээрээ тэр дээлийг нүд үзүүрлдэг явдалд уран сайхнаар игдүүцсэн байдаг. 9 дугаар сарын 1-нд ингээд хичээл эхэлсэн чинь будгандаа наалдаа татчихсан ингээд захирлын өрөөний хаалгыг нэг дээл дээр ингээд онгойлгож өгч. Гэтэл захирал дээл дээрийг дуудаад хэн болохыг насунгуудаа одоо яваад над дээл хувцас солиод нэг сэхэтэн хүн шиг ирээч. Тэгэхгүй сургууль руу оруулахгүй шүү гэж загнаж байгаа. Тэр дээлтэй нөхөр нь хэл уран зохиолын багш Дамди. Монгол хэл уран зохиолын багш Эренчингуай шиг дээлтэй явна социалист үзэл суртын нүдийг хорсгосон байгааг манай Балжин юм дорч болом гэдэг агуу хүмүүс энийг ёжилж байгаа байхгүй юу? Ийм гоё идэх байхгүй киноны бас нэг хэсэг чинь. Коммунист удирдагч нар цээрлэн цэрвсэн ч гэсэн малчин хүнд дээл угаасаа хамгийн тохиромжтой хус учраас маш энгийн хийцтэй болж уламжлагдсан хатаглагцаар ингэж явсаар сайн цагийн нүрийг үзэж байгаа. Хамгийн гоё түүх.
байж болох хамгийн даруй хэмжээнд очсон социализмын тэр дээлийг нэгдэлчин загвар гэсэн ч болохоор. Гэхдээ л энэ бол ямар ч заавад үлдсэн. За ингээд зөвлөлтийн иргэшээлээс гарахаар тусгаар технологийн төлөө тэмцсэн залуус Монгол залуус маань бусдаас түрүүнд дээлийн өмснөр хэлт зөрүүд арчилсан хувьсгалч нь. Арчилсан холбооны хамгийн анхны цуглаан дээр баасан гэд мэрэгжлийн лам дээлдэг ирж дараагийн жагсаалын зургаас зохион байгуулагч нар нь бид одоо мэдэн штэ бүгдээрээ зохион байгуулагч нар нь дээлдэг бүр оролцогч нь дээлээ өмсөх нь нэмэгдэж байгаа. Энд чинь тэр үеийн зургуудаас олж харахад маш амархан. Энд чинь үндэстнийхэн хувьд сэргэн сэхийн дохиог монголчууд дээлэр ирэн зөвмж аахгүй. Гоё хэвчээ. Зүгээр хувцаараа. Мянган жил өмсөн хувцаа зөвөр өмснөрөө энд өөрсдийн гэсэн гадныхны баяртай одоо бид нар эзэн юм аа мэдж иргэн усаа хашаал гэж байгаа дээлээ өмсч ирснээр л харуулж байгаа байхгүй. Нэх гоё шүү дээ энийг бодохоор. Улмаар бүгд найрамдах Монгол ард улсын анхны бүс үлийн ерөнхийлөгч Пунсалмаагийн очроотыг тангараг өргөхөд нь түүнд тусгайлан төрийн хүндэтгэлийн дээл хувцж өгсөн тусгаар тогтнол үндэсний үзэл санаа ялсныг зарлж. Үндэсний үзэл санаа. За ингээд манай очроотгой чинь 97 онд цагаан айлсны орд газараас сундарсан нефтийн дээжээр ингрэмэл адаг. Тэр одоо музейд байна те. Арчилсан үндэсний хуулиа батсан цагаас хойш Монгол дээл эргээд төрт ёсны салшгүй хэсэг болсон. Тухайлбал төрийн хүндэт харуулыг Монгол дээлээр хувцалдаг шүү дээ. Тэ та дүү чинь хичнээн гой ган гаргадаг лээ тэр. Тийм биш дээ нэрээ тэ. Тэр чинь сайхан улаан гой Монгол дээ шүү дээ. Ерөөс тэр өдрүүд ингээд нэхээ санах юм бол Сүхбаатарын талбай, Ардын хурлын танхимд тэ өнгөнгийн дээл алгалж гэлсэн. Ямар сайндал үндсэн хуулийн төслөө өргөн барихад Зардаг хаанд бүр Чапан буюу Казах үндэсний дээл олдоогүй болтой бүр нэгдэлчин дээлтэй хадаг барин зогсож байгаа гэрэл зураг нь хүртэл түүх бол үлддэг шүү дээ. Ийм сайхан. За тэгээд социализмын дээлийг шахсан ч гэсэн Монгол хүн дээлээ өөрчлөн шинчилж орчин цагтаа нийцүүлэх орлогоо таслаагүй. Жишээ нь энэ чинь 1963 онд бүтээсэн энэ хүүхнүүдийг кино байгаа тийм үү? Тэгэхэд тэр киноны дулам сүрэн эцсийн мөчөд юу өмсч ирдэг та бүхэн санаж байна уу? Маш гоё нэг барууны загвартай болгож жоох өөрчилсөн Монгол дээлдэг ирж зогсдог те тэр маш тэгж харагддаг. Тэгэхээр энэ дээлийн загварыг магадгүй тус кинон зурж гаваагуул гаргасан болов уу да? Мөн ховор хүмүүс киноны нэгдэлцэн залуус зориулсан харцгийн жигүүргээ загвар бас үүний жишээ. За ингээд нэг хэсэг бүгчүүд тодорхойлж байсан Монгол дээлийн загварыг өнөөдөр мэрэгжлийн салон от кьютерүүд те от кьютер яаж уншд юм бэ нэг эдгээр тодорхойлж байгаа. Наадмын өмнөхөн болдог дээлтэй өдөр тогтмолцсон газрын монголчууд оролцож зорин ирдэг болсон. Монгол гэдэг бахархал, Монголоо гэсэн итгэл үнэмшил хангалдаг сайхан өдөр энэ бол. Наадам цагаан сараар манай монголчууд ямар ганган, ямар дэгжин гэдгийг жуулчин гэж хараад бүр нүдэнд бүлтэрдэг. Дээлээ монголчууд буюу орчин үеийн материал өнгө загвараар уралдаг болсон. Урлаж байгаа, урлагч болно. Тухайн үеийнхээ инновацийг шингээсэн уламж зүйлс цаг хугацааны шалгуурыг даван ирээдүйд хүрдэг жамтай. Дэлхийн түүх бол Монголын түүх. Монголын түүх бол дээлийн түүх. Бид дээлэрээ түүхэ бичсэн. Гайхалтай. Дээлийн түүх. Тэ нүд нэгдэх шиг боллоо. Манай Монголд хүн бас яг энэ үндэсний үзлээ илтгээд баяруудаараа энэ өмсөж байгаа нь нэрээ их юу юм бэ? Бус тус орнуудаас бас те ингэж нийтээрээ ингэж өмсөх байдлыг бол яг монголчуудаас харддаг юм байна. Бид нэр одоо шорон төмөн хүмүүс тунд явж хахад монгол хүн явж байна гэдгийг яаж хараад нь бас мэдэх вэ те. За монголоор яриул мэднэ. Дээлтэй байвал шууд тэгэл монгол шүү дээ. За гайхалтай. Нэвтрүүлгийн ивент тэгчээр манай Од мөндрийн алтан гишүүд болон Монгол гэрт нүүдэлчин ахыг мэдэр гэр бүк ивент гэж хамтарч ажиллаа. За алтан гишүүдэд нэг тайлбарлаж та. За энэ мэтлэн бид яг нэг жилийн хугацаанд 1050 нэвтрүүлэг хийдэг байгаа. 1050 нэвтрүүлгээ бид бүр 8 сарын 1-нд зарлаад 8 сарын 1-ээс эх жилийн 7 сарын 1 хүртэл яг 11 сарын хугацаанд 1050 хөтөлбөрөөр бид гаргадаг өдрийн 3 нэвтрүүлгээр. Тэгээ бид 30 хүнтэй энэ одоо хамт олонтойгоор ингээд тань мэдхүүг та бүхэн түгээдэг байгаа. Тэгэхээр мэдээж энэ
зүйлд мөнгө санхүү хэрэг болно л. Ингээд өстой манайх чинь одоо 2 жилийн ой манж төгж чинь хаач нөгөө тий ивент тэгч байгууллагууд их сайхан байна. Нэг хэсэг чинь бид нар чинь дөнгөж гараад ер нь дампуурхаа шахсан шүү дээ. Тэгэхэд бид 1050 хөтөлбөрийг маань нэг хөтөлбөрийг 100 төгрөгөөр үнэлээд хандив өгөөч гэд алтан гишүүд анх санаачлаад алтан гишүүдийнхаа бид одоо ач тусаар маагч дампуурлаг ингээд 2 дахь жилийнхаа ойг золгож шít. Тэгэхээр алтан гишүүдэд бас үнэхээр баярлалаа. Мөн та ахаад алтан гишүүн болж амжааг бол бас болоорой. Ерөөсөө 1050 хөтөлбөрийг нэг хөтөлбөрийн 100 төгрөгөөр буюу 100,000 төгрөгөөр алтан гишүүн болох боломжтой. Тэгэхээр 100,000 төгрөг өгчих юм бол бид ингээд Facebook дээр алтан гишүүдийн нууц групп байдаг ингээд тий хэдүүлэх нэ байдаг нэг 1000 2000 болох нэг тэнцэнэ бүгдээр байх. Тэгээ алтан гишүүдтэй өөх гоё яг бид нарных гоё биелэг байдгүй л дээ зүгээр. Яг бид нарыг дэмжээсэй л гэж гуйж. Яг тэгээд яг гоё тэмдэг өгдгийг. Тэгээд алтан гишүүд мэн өөрсдөө яг алтан гишүүн гэдгээрээ бахарх тий. Яг нөгөө мэдээ жилийн ой дээрээ бид тий нөгөө хамтдаа уулзч гоё гоё юм ярьдаг. Бас олон улсууд руу аялж байна тий. Бас спорт өдрөлөг хийдэг тий. Манай нэвтрүүлгүүд тэртээ монгол хэлээр ярьдаг хүн болгонд ямар ч хүн төлбөргүй YouTube дээр орж байгаа. Тий чам дансан байна. Тэр хүмүүс бол одоо тий тэрийг маань бас үн цэнэ гэж үнэлж ингэж явдаг. За дансыг хэлээдэгий. Худалдаа үйлчлийн банкны IBAN 94000 4000 41 91 Тэг4 518 гэсэн од мөндөр танин мэдхийн сувг эзэмшигчтэй данс руу шилжүүлэхийн та утасны дугаараас заавал бичээ шилжүүлэхийн шүү. Заримдаас амжилт төсөө энтер гэдээ ирчгээр эргэж холбогдож чадах юм асуу. Усны дугаараа бичиж болно дөө би тэгээ яриад та таныг алтан гишүүн болгоно. За манай алтан гишүүн ингэж ütсэн байна. Ээж маань нүдэнд харагдчихлаа. Саналаа өгөх юм уу? Наадамдаа явахдаа гой торгон дээлээ өмсөд саатаа альчуураар толгоогоо ороогоод л үгүй юм их гой харагддаг байж лээ. Ястай гоё тий. Нэрэ манай өдөөгийн те арт түмэм эмээ өвөө нар маань одоо энэ өвийг яг нэг өөрийн биеэр тэнэ гэдэг шиг амьд өв тэгшнэр гэдэг шиг нэрэ тасралтгүй л одоо өглөөч өдөрч өвөлт 100ч дээлээ ингэж өмсчирж өнөөдрийг бас залхуулсан ийм ачтай гавьяатай болсон ч юу. Тий манай алтан гишүүн мөнхтэйгч мөгөгч ингэсэн мэт очир отгой Монгол хутлыг би хийлцэж явлаа гэж. Гайхалтай юм биш. Мөгөгч нь бүр уус Монгол хутлыг ямар гайхалтай хэдүүлээ тий. За баярлалаа. Нэвтрүүлэг маань энэ төврөд өндөрлж байна. За дугаарыг хамтран ажиллагчаар Монгол гэрт нүүдэлчин ахыг мэдэр гэр бүк болон од мөндрийн алтан гишүүд хамтарч ажиллалаа. Нэвтрүүлэг NTV, од мөндрийн радио 107 83.3 гэсэн остолгоноор та бүхэндээ хүрлээ. За ингээд дээлийнхээ тухай бодлыг бас иргэн ингэж нүднээсэн гайхалтай үүхэн түүхэн мэдээлэл ингэж өгсөн. Зандаа их баярлалаа. Дараагийнхаа бидний яриа шингаар эргэж уулзъя. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансгаа 4191 Тэг4 518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.